Сайн байцгаана уу? Солонгоо агш нэ. Багш танараас нэг зүйлийг асууя. Адам сайн мууг мэдүүлэгч модны жимснээс эзний дараа бидэнд юу үлдсэн бэлээ? Энэ дэлхийн бүх хүн төрлөختөн гим нүгэлтэй болсон шүү дээ. Адамаас үргэлжиж байгаа тэр гмийн асуудал өнөөдөр ч бидний амьдралд байдаг. Найзуудаа та нар хин нэгэн найзынхаа зүйлийг булааж авч ирсэн үе байдгүй юу? Эсвэл өөрийнхөө хүчээр далаалгаад өп гэж булааж ирсэн үе байдгүй юу? Ер нь бусдын зүйлийг булааж авахыг Бурхан юу гэж боддог вэ? Бүгдээ хамтдаа Библиэс харцгаах уу? 2 дугаар Самуэль 12-ийн 10-ыг багш нь чангаар уншиж өгье. Тиймээс одоо чиний гэрээс хизээж ил салахгүй. Учир нь чи намайг үл тоомсорлож хит хүн Урьягийн эхнэрийг өөрийн эхнэр болгон авсан гэлээ. Амен. Хаврын улирал болохоор хаан хүн цэргүүдэд дагуулад дайнд модд юм аа л да. Гэтэл хавар болсон нэгэн хаан өөрийнхөө бүх цэргийг явуулчихад өөрөө гэртээ гэд сайхан амраад үлдсэн нэгэн хааны тухай гардаг. Энэ хаан хэн бэ мэдэх үү? Энэ бол Давид хаан. Давид хаан гэртээ өдөржингөө унтаад шүн сар гарах үеэр нойрноосоос ирж гин. Өнөөдөр чи ямар сайхан амарваа. Сайхан утлаа шүү. Надад ийм сайхан амралтыг өгдөг Бурхандаа талархъя. Цэргүүд маань дайнд мордоод энэ тэнд ялалт байгуулж байгаа чимээг сонсохдоо Бурхан танд талархахгүй байхын аргагүй нэ. Та надад ийм мундаг хүчрхэг цэргүүдийг өгөөд надад амралтыг өгж агаад Бурхан минь танд талархъя. Йоо, гэхдээ өнөөдөр яагаад ч юм ноцоороод байх чинь унтаад нойр юусоо ханахгүй нэг л ядраад байх чинь юусоо сайхан дээвэр дээрээ гарч агаар амсгалдаг юм билүү? За ер нь тэгье. Ингээд Давид хаан өөрийнхөө ордны хамгийн дээдлийн дээвэр дээр гараад Израиль улсаа харахаар болж гин. Хөөх! Бурхны надад өгсөн энэ Израиль улс чинь ямар өргөн удам, ямар үзэсгэлэнтэй юм бэ? Ийм сайхан тал нутгийг, ийм сайхан улсыг надад өгсөн Бурханд үнэхээр их талархаж байна. Гэхдээ тэрийг хардаа. Хүүе! Алита дахиад нэг жоо ордуулаа хараад хаа та. Ямар хөөрхөн бүсгүй вэ? Хүүе, Израиль улсад чинь ийм сайхан, ийм үзэсгэлэнтэй эмэгтэй байдаг гэж юу? Энэ хэний охин юм болоо? Хүүе, ямар үзэсгэлэнтэй юм бэ? Хүй, Давида. Ингэж болохгүй штэ. Нүдэ нэрэ. Ингэж болохгүй. Та чинь хаан хүн штэ. Та чинь их нэртэй хүн штэ. Өөр хүн эмэгтэйг харж болохгүй шүү дээ. Үгүй та гараа аваа, миний нүдийг битгий таглаа. Үнэхээр хөөрх юм аа. Би бүр харцааг салгаж чадахгүй. Ийм хөөрх эмэгтэй би амьдралдаа юусаа харж байгаагүй байна. Давида ингэж болохгүй штэ. Хамаагүй. Ядаж би зүгээр сайхан харъя л та. Алив, гадаа хүн байна уу? Гадаа хэн нэгэн байна уу? Цэргүүд. Хаантаа та дуудсан уу? Тийм ээ. Тэр тэнд харагдаж байгаа. Тэр бүсгүй хэн болохыг надад мэдээд ир. Бошоо. Мэдлээ гүйцэтгэе хаантаа. Ингээд Давид хааны цэргүүд нь нөгөө бүсгүйг хэн болохыг судлахаар гэрийнх нь гадаа очиод ойртож хараад хүй энэ чинь нөгөө манай цэргийн жинжин Урьягийн эхнэр Батшеба байна штэ. Хүй энэ чи Батшеба байна. Бошоохон хаантач хэлээ. Хаанда. За алив яасан та нар судлав уу? Хин гэж байна. Хаанда. Энэ чинь манай цэргийн мундаг жанжин Урьягийн эхнэр Батшеба байна шүү дээ хаантаа. Юу? Хэний эхнэр гинэ?
Уриагийн эхнэр гинэ хаантаа. Уриагийн эхнэр бай. Үгүй чинь байж болно гэж юу? Ийм хөөрхөн эмэгтэй аль хэдийн хүнтэй суудсан гэж юу? Үгүй ээлгүй дээ. Гэхдээ үнэхээр хөөрхөн юм аа. Хаантаа дахиад дуудаарай. Хэрэг болвол заа яадаг вүлээ? Эхнэр одоо би чинь эхнэртэй ч гэсэн тэр бүсгүй л нүдэнд харагдаад тэр бүсгүй л бодогдоод ах юм яах вэ? Яа тийм билээ? Яаж өөрий болох вэ? Заа би яг л дурлцчихжээ. Хүү Давид хаантаа ингэж болохгүй штэ. Бусдын эхнэрт дурлаж болохгүй. Бусдын эхнэрт шунаж болохгүй гэж бурхан айлцсан шүү дээ. Та ингэж болохгүй. Мэдхгүй. Таны үг миний чихэнд юусоо сонсогдохгүй байна. Юусоо таны хэлж байгаа үг миний нүдэнд ч харагдахгүй байна. Мэдхгүй. Миний нүдэнд ганцхан Батшебал харагдаад байна. Миний чихэнд ганцхан Батшебагийн дуу хоолой сонсогдоод байна. Али хүнээр хаантаа юу болсон бэ? Та нар тэр Батшеба гэдэг эмэгтэйг над дээр яг одоо дагуулж ир. Мэдлээ гүйцэтгэе. Хөөе Давид хаантаа ингэж болохгүй штэ. Бусдын эхнэрийг булааж болохгүй штэ. Болохгүй хаантаа болохгүй. Гэхдээ яадаг ч байсан би тэр эмэгтэйг ойроос харна. Алив надад бушуухан аваад ир. За ингээд Давидын цэргүүд Уриагийн эхнэр болох Батшеба Давид хаан дээр авчирчээ. Ойроос харсан чинь ямар үзэсгэлэнтэй юм бэ? Бүр зүрх минь миний цээжин дотор түг гэд хариугаа дэлбэрхнэ. Ийм хөөрхөн ийм үзэсгэлэнтэй байх байсан юм уу? Яадаг вүлээ? Хаантаа та намайг дуудсан уу? Тийм ээ, би чамайг дуудууллаа. Би чамд дурлцчихжээ. Хаантаа яадаг вүлээ? Би чинь эр нөхөртэй шүү дээ. Миний нөхөр бол хаан таны итгэлт жанжин Урия шүү дээ. Би тантай хайр сэтгэлийн холбоо үүсгэж болохгүй хаантаа. Гэсэн ч чи нүдэнд харагдаад чиний дуу хоолойд чихэн сонсогдоод би чам гүд дурлцчихжээ. Миний сэтгэлийг өөртөө хүлээж аваач. Хаантаа болохгүй. Би чинь нөхөртэй эмэгтэй ингэж болохгүй. Хаан маш олон аргыг сэтэж бодож цэргүүдээ дахиад удаа. Хүнээр. За хаантаа та дуудсан уу? Та нар тэр Уриаг яг одоо дуудаж авчир. Мэдлээ хаантаа гүйцэтгэе. Ингээд хаан Батшебагийн нөхөр болох Уриаг дуудаж. Цэргийн жанжин Урия. Би чамайг мундаг жанжин гэдгийг чинь мэднэ. Баярлалаа хаантаа. Одоо манай нэгэн хил дээр маш том дайн өргөж байна. Чи тэр газарт очиод цэргүүдэд дагуулж очиод тулалдах хэрэгтэй байна. Мэдлээ хаантаа. Таны төлөө, Израиль улсын төлөө би өөрийн амиа зориулахад ч бэлэн байна хаантаа. За тэгвэл даанаа зогсож бай. Хүнээр. Хаантаа та дуудсан уу? Нааш. За миний хэлхүүгийг сайн сонсоорой. Та нар цэргийн жанжин Уриаг дайны хамгийн хэцүү талбар руу илгээгээрэй. Тэгээд хамгийн урд тэргүүн игнэнд нь Уриаг томлоорой. Ойлгосон уу? Мэдлээ гүйцэтгэе. Ингээд Давид хааны цэргүүд Уриаг дагуулад дайны хамгийн хэцүү талбарт дагуулж явжээ. Хаан бодохдоо. За одоо ч Урия галцаагүй үхсэн. Хамгийн хэцүү дайнд хамгийн хүнд талбар дээр хамгийн тэргүүн игнэнд тэр байгаа учраас тэр гарцаагүй үхэн.
Тэгээ Батшеба минийх болно. Ингээд Давид Урияг дайны хамгийн хүнд талбар руу илгээгээд тэг хамгийн тэргүүн игнээд түүнийг явуулснаар Урия жанжин маань дайн амь өргөцсөн байна. Үүний дараа Давид хаан Урия жанжны эхнэр Батшебаг өөрийн эхнэр болгон авчээ. За ингээд хэд хонож байтал Бурхны хүн Натан Давид хаан дээр иржээ. Магадгүй Бурхан түүнийг илгээсэн тийм үү? Хаантан. Иш үзүүлэгч Натан. Сайн явж ирв үү? Уулзаагүй нэлээд уудлаа шүү. Таныг харахад үнэхээр таатай байна. Хаантан. Надад ч бас танд хэлэх үг байгаа болохоор би таныг зорин ирлээ. Охоо, тийм үү? За, айлтал. Би сонсъё. Хаантан, би танд нэгэн түүх ярьж өгье. Та тэр түүхийг маш сайн анхааралтай сонсоорой. Нэгэн хоёр хүн байж гинэ. Тэр хоёр хүний нэг нь маш баян. Харин нөгөөх нь нэн ядуу байж гэнэ. Энэ баян хүнд маш олон хонин сүрэг байж гэнэ. Хонин сүрэг, үхэр сүрэг маш олон байж гэнэ. Харин ядуу хүнд өөрийнхөө сүүлчийн мөнгөөр худалдаж авсан маш эрхэм нандин бяцхан хураг байж гинэ. Тэр өөрийнхөө бүх мөнгөө шавхаад цорын ганц охин хургийг өөртөө худалдаж аваад түүнийгээ тижээгээд мөн түүнийг орой унтахтаа хүртэл өвөртөлж унтдаг. Яг л өөрийнхөө төрсөн охин шигэ тэр бяцхан хургийг ихэд нандинан хайрладаг байж гэнэ л дээ. Гэтэл нэгэн өдөр баянид зочин ирж гинэ. За байц. Өнөөдөр манад чинь их чухал зочид ирлээ. За байц, аль хоноо гаргаж өгдөг юм билээ? Энийг гаргаж өгдөг юм билүү? Тэрийг гаргаж өгдөг юм билүү? За байц, яах вэ? Хон гаргаж өгөхээр хайр юм аа. Мэргэн санаа оллоо. Алло. Чи надад хураа өгөх? Үгүй болохгүй. Энэ чинь надад байгаа цорын ганц өмч шүү дээ. Алло хурдлаа. Би чамайг зөндөл харж үзчихсэн. Наад хургаа надад өг. Гэт ядуу хүний цорын ганц өмч болох охин хургийг нь тэр баян булааж аваад тэр хоноор нь өөрийнхөө зочдыг дайлж гинэ. Энэ түүхийг сонссон Давид хаан ихэд уурлаж, "Юу вэ? Энэ байж болох зүйл мөн үү? Израильд ийм хорос муу санаатай хүн бас байна. Одоохон тэр хүнийг над дээр авчир. Тэр хүнийг даруй цаазаараа. Тэр баян, тэр ядуу хүний хургийг 4 дахин нугалж өгөх ёстой. Яаж Израильд ийм ичгүүргүй? Яаж Израильд ийм аимшигтай хэрэг байдаг байна? Одоохон тэр хүнийг дагуулж ир." Хаантан, тэр хүн бол та шүү дээ. Би энэ үлгэрээр танд энэ зүйлийг ойлгуулах гэж ирлээ. Давид хаан энэ зүйлийг сонсоод ихэд гимшиж гинэ. Бурхны өмнө хийсэн аимшигтай гим нүглээ ихэд гимшин Бурхны өмнө залбирсан. Тэгвэл найзуудаа, биднэрт ч бас бусдын зүйлийг хүч далайлган, эрх мэдлээ далайлган булааж авах зүйлүүд байдгүй. Бусдын зүйлийг хэлэхгүйгээр булааж авах, дээрлэх энэ зүйлийг Бурхан хардаггүй гэж үү? Бурхан нүдээ маш том болгоод биднийг харж байдаг. Бурхан чихээ маш томоор дэлдэлгээд бидний сонсож байдаг. Бидний хийж байгаа бүх зүйлийг Бурхан мэдэж байдаг.
Тийм болохоор бид нар яах ёстой хүүхдүүд ээ? Яг л Давид хаан шиг тэр даруй Бурхны өмнө гимшгэн чухал байгаа. Бусдын өмнө буруу зүйл хийсэн бол Бурхны өмнө буруу зүйл хийсэн бол тэр даруй гимшдэг байх хэрэгтэй. Давид хаан өөрийнхөө буруу зүйлийг ойлгоод, өөрийнхөө алдааг ойлгоод, ухаарад Бурхны өмнө гимшсэн шиг өнөөдөр хүүхдүүд та бүхэн ч гэсэн буруу зүйл хийснийхаа төлөө бусдын өмнө гимшдэг. Буруу зүйл хийснийхаа төлөө Бурхны өмнө гимшдэг хүүхдүүд байгаасай гэж багш нь юрууж байна. Бүгдээрээ хамтдаа залбирцгаая. Бурхан эзэн минь ээ, тандаа баярлалаа. Давид хааны түүхээр дамжуулан бид бусдын өмнө бас Бурхан таны өмнө хийсэн буруу зүйлийнхаа төлөө чин сэтгэлээсээ гимшдэг байх хэрэгтэйг ойлгож өгсөнд баярлалаа. Таны өмнө өвдөг сөвдөн суугаад чин сэтгэлээсээ гимшиж бусдын өмнө хийсэн буруу зүйлийнхаа алдаа дутагдлыг өчиг хийлж чаддаг мэрэгэн ухаантай хүүхдүүд байлгаж өгөөч. Есүсийн нэрээр залбирлаа. Амен. Дараагийн удаа уулзцгаая. Баяр таа.